За энэ мал аж ахуйн салбар бол нэлийн тулгымдсан асуудал болоод байгаа. Өнөөдөр бол бэлчээрийн даацсан хомсдох байна. Малын тоотлогоо их өссөн байна. Тэгээ малчтын асуудал гээд бас олон асуудлууд байгаа учраас энэ дээр бол бид одоо малчтаа дэмжсэн, малчтынхаа оюун ухаан сэтгэлгээнд нөөцлөлт хийсэн ийм одоо хөтөлбөрөд хэрэгжүүлэхийг зорж байгаа. Завхан аймгийн хувьд бол сайн малчин гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За сайн малчин хөтөлбөрийн маань гол агуулга бол их олон малтай байхдаа гол нь биш, үр шим сайтай ийм одоо сүргийн эргэлт сайтай эдийн засгийн эргэлтэнд одоо бүрэн оруулсан ийм одоо мал сүргийн зохистой бүтцийн асуудлыг илүү чухалчилж тавьж байгаа. Тийм учраас бид сайн малчин хөтөлбөрийнхөө хүрээнд бол малчтынхаа саналыг сонсох энэ ажлыг бол зохион байгуулж малчтынхаа санал дээр тулгуурлаж сайн малчин хөтөлбөрөөр боловсруулж баталсан. Дийлэнх нь бол нэг санаа сэтгэл бол нийлж байгаа. Бид нар одоо тооны араас хэтэрхийг хөөцөлж байна. Тийм учраас малынхаа ашиг шимийг сайжруулъя. Нэг малаас гарч байгаа одоо үр шимийг нэмэгдүүлье. Тэгээ мөн зах зээлийнхаа эрэлтэд нийцсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг илүү авч явъя. Жишээлбэл өнөөдөр Монгол улсад одоо мах борлохгүй байгаад байхад мах экспортлоод байна шүү дээ. Мөн мах импортлоод байгаа байхгүй. Гаднаас бид мах аваад байна шүү дээ. Тэр гаднаас аваад байгаа махыг бид нар эндээ яагаад үйлдвэрлэж болохгүй гэж. Инхийн тулд бид сүргийн бүтц дээр ямар өөрчлөлт хийх юм бэ гэдэг. Энэ чиглэл дээр бас анхаарч ажиллая гэсэн ийм саналууд гарч байгаа. 2 сая толгой малаар 3.6 сая толгоос одоо авж байгаа үр шимийг яаж авч болох вэ гэдэг дээр бид нар гол нь ухаанаа оролдуулах, бодол саналаа оролдуулах, сүргийн ухаан одоо бүтцээр бас өөрчлөлт хийх, ашиг шимт тал дээр илүү анхаарах ийм шаардлага гарч байгаа. За замын хувьд бол манай аймагт 3 том зам явж байгаа. Таны сая яриад байгаа энэ 10 хэдэн км давхарцлын асуудал бол энэ сонгон тосон цэнгэлийн чиглэлийн 167 км зам дээр байгаад байгаа. За энэ дээр бол үнэхээр ийм давхцал бий. Энэ давхцал маань юунаас хамаарат байгаа юм бэ гэхээр зүүн дөрвөн зам гэдэг нэг ийм траст байдаг. Энэ зүүн дөрвөн зам маань хөвсгөл завхан мөн одоо увс тосон цэнгэлийг холбосон замын уул зур байхгүй. Тэр энэ уул зургийн трастыг барьсан ийм чиглэлийг баталсан байдаг. Энэ чиглэлээр одоо явахаар Улаастаа тосон цэнгэлийн зам, тосон цэнгэл сонгон чиглэлийн зам бол яг нэг параллельны 16 км газар бол яг давхцаад байгаа. Энэ давхцлыг шууд холбочих юм бол 11 км зам барих хөрөнгө хэмнэгдэх бололцоотой байгаа юм. Энэ 11 км замыг хэмнэх юм бол энэ мөнгөөр бол одоо манай төдөвтэй сумыг, замын одоо нөмрөг сумыг шууд атуучилтай замтай нэгдсэн одоо төвлөрсөн замтай холбочих юм болцоо гарах гэдэг юм л да. Гэтэл энэ зам маань өөрөө концессийн гэрээгээр хийгдэж байгаа зам учраас олон улсын хоорондын харилцаа болчиход байгаа. Хятадын одоо концесс байгаа учраас дотооддоо бид нар ойлгосон ч гэсэн засгийн газрын түвшиндөө шийдвэр гаргасан ч гэсэн хятадын талтаа бас эргэж ойлголцох ийм шаардлага бол үүсэж байгаа. Энэ замын энэ хэмнэлтийг бий болгох нь бол зөв гэж үзэж байгаа боловч энийгээ бас олон улсын гэрээ хэлтсэрийн дагуу стандартын дагуу бас ийм зөв илэрхийлж зөв ойлголцол төрсний үндсэн дээрс энийг хэмжиж болох юм а гэж ингэж үзэж байгаа учраас аймгийн удирдлагуудын зүгээс манай их хурлын гишүүн, их хурлын дэд дарга санжуутай гишүүн бидэд бас хамтдаа ярьж байгаа. Бидний зүгээс бол их тийм зөөлөн аргаар дипломат ёсныхон дагуу албан ёсоор ингэж тавья гэдэг ийм байдлаар ер нь 3 сарын 20-оос эхлээд энэ саналыг тавьчихсан. Одоо бүх шатанд бас хэлэлцэгдээд явж байгаа юм. Тэгээд одоо хятадын талтайгаа нэгдсэн ойлголтод хүрээд хятадын одоо хөрөнгө оруулагч тал маань зөвшөөрөөд ингэж явах юм бол энэ хэмнэлтийг хийх нь бол энэ цаг мөчид бол бас хэрэгтэй зүйлээ л гэж ингэж харж байна.